инновац гэдэг үгнээс өмнө бид нар ШПОС гэдэг социализмын үед тийм ээ Монгол маягийн яг л социализмын инновацыг хэрэгжүүлсэн сургууль. Одоо бол орчин үед инновац буюу бидний хэлээд байгаа энэ мэдлэгийг баялаг болгох энэ процесс руу бид нар маш эрчимтэй орж байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн хувьд энэ соёлыг нь түгээх, соёлыг нь нутагшуулах нь хамгийн чухал байна. Хүмүүсийн сэтгэлгээг нь энэ инновац руу чиглүүлэх багш судлаач нар, оюутнууд тэднэрээр дамжуулаад 10 жилийн хүүхдүүд рүү хүртэл бидний инновацыг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Инновац гэдэг бол нэгдүгээрт бол бидний ойлголтоор бол эрүүл Монгол, хоёрт бол ухаантай Монгол, улмаар хүчрхэг Монгол, эрүүл үед саруулхан оршдог. Малдаар ажиллаж байгаа малчин хүн, хөдөөөр газар дээр ажиллаж байгаа тариалан хүн гэдэг ч юм уу жишээлх юм бол тийм ээ. Ийм хүмүүс бол өнөөдөр өөрсдөө инновацлагч мөн. Тийм учраас бол энэ цаанаа бол хүний өөрийнхөө орлого ашгийг нэмэгдүүлэх, сайн сайхан амьдрах, баялгаан бүтээхтэл энэ инновацийн асуудал чиглэх ёстой. Инновацлог зүйл нь юу вэ гэхдээ зарим багш нарын сэтгэлгээний чиглэл, хандлага, ийм өөрчлөлтүүдийг бол хийх шаардлага байж байгаа. Тэгээ энэ тал дээр бол би бас өөрсдөө энэ хөтөлбөрийн шинжил арга зүй, энэ арга технологитой хүүхдэд ажиллах харилцаа гэдэг юм одоо энэ бүхэл одоо боловсролынхаа чиглэл ажиллагаан дээр бол шинэ чиглэлийн инновацуудыг нэвтрүүлэх шаардлагатай. Тэгэхээр инновац гэж одоо хамгийн энгийн байдлаар томьёосох юм бол за ямар нэгэн бүтээгдэхүүнийг сайжруулах, шинэ технологи суурилсан байдлаар шинээр хийх, аливаа нэгэн үйл ажиллагааг шинжлэх, одоо шинэ арга барилаар хийх гэсэн ийм байдлаар бол тайлбарлаж болно. Тэгэхээр улс орнуудын инновацийн хөгжлийн түвшинг бол үнэлэхтэй тухайн улс орны үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд технологи мэдлэгийн агуулмж ямар байна гэдгээр бол тодорхойлдог. Манай улсын инновацийн хөгжлийн түвшин 2014 оны судалгаагаар 140 улсаас 104 дугаар байрт орсон байна. Бид өнгөрсөн 12 жилийн хугацаанд бол Монгол улс ерөнхийдөө 3 байраар л урагшилсан байж байгаа. Тэгэхээр энэ өрсөлдөх чадрын үзүүлэлтэд нөлөөлж байгаа гол энэ сөрөг үзүүлэлтүүд нь болохоор ерөөсөө инновацтай холбоотой үзүүлэлтүүд бол муу байгаатай холбоотой байна. Их дээд сургуулиудын хувьд бол бас харьцангуй сүүлийн жилүүдэд бол энтерпренер чиглэл рүүгээ явах ийм шинэ стратеги зорилтыг бол тавиад ажиллаж байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн сургалтын байгууллага биш. Их дээд сургууль маань бол олон улсын жишгтийн нийцээд бол энд мэдлэг технологиг бүтээдэг ийм үндсэн институт байх хэрэгтэй гэсэн ийм шинэ зарчмаар бол ажиллаж байна. За манай Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, за боловсролын их сургууль, за батлан хамгааллахын их сургууль гээд өдөө аж ахуй их сургууль гээд энэ сургуулиуд маань бол бүгдээрээ энэ зорилтыг тавиад за манай ихтэй сургуулиуд төр энтерпренер тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бол гарааны компаниуд бас байгуулагдаад өөрсдийнхөө судалгааны чиглэлээр бол эцсийн бүтээгдэхүүн гаргахаар ингээд ажиллаж байна. Монгол улсад хөдөө аж ахуйн парк байгуулах суурь нөхцөл хөдөө аж ахуйн их сургууль юм. Монгол улсад хийсэн шинжлэх ухааны 7 нээлтийн 5 нээлт нь хөдөө аж ахуйд байж байгаа. Тэгэхээр энэ 5 нээлтийг бол инновацлах ёстой. За энийг дагаад мэдээж одоо хэдэн зуун одоо тийм жижиг технологиуд, жижиг аргууд өнөөдөр одоо бэлэн болсон бүтээгдэхүүнүүд энэ байж байна. Тэгэхээр энэ болгоныг бол инновацлаад өөрөөр хэлэх юм бол бүтээгдэхүүнээ нэвтрүүлээд хүний одоо амжиргааг дээшлүүлэх, баялагийг бий болгох, орлогыг нэмэгдүүлэх тал руу бол хөдөө аж ахуйн сургууль хамгийн түрүүнд энийг одоо чиглүүлэгч одоо тэргүүлэгч нь байж явж ингээд цаашаа одоо хандах хэрэгтэй гэсэн ийм л одоо бодлого ирж байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургуульд инновацийн лаборатори ажиллаж байна. Сүүлийн үед бид нар шинжлэх ухааны технологийн их сургууль дээр OIL гэдэг нэртэй нээлттэй орон зай үүсгэсэн. Энэ маань Open Innovation Lab гэсэн англи үгний орчуулга юм байна л да. Тэгэхээр энэ дээр бид нар дээр Startup Mongolia гэдэг төрийн бас байгууллага хамтарч оролцож байна. Өөрөөр хэлбэл бид нар амралтын хагас бүтэн сая өдрүүдэд багш нар, оюутнууд нийлээд өөрснөө нэг баг болоод өөрснийхөө технологиг баялаг бүтээх бизнесийн хөрөнгө оруулагч нарт энэ өөрснийхөө технологиг танилцуулах ийм сургалтуудыг явуулж байна. Өөрөөр хэлбэл бид нар тэр баялаг болох процессын үндсэн соёлд оюутан багш нар, судлаач нарын сургах тал дээр хамгийн их анхаарч байна. Манай салбар өөрөө хэдийгээр хаалттай жимшиг бусад салбарынханд бас ойлгодгүй явцсан хүрээнд одоо сэтгэдэг байх. Гэтэл энэ ойлголт бол ер нь аюулгүй байдал батлан хамгаалах чиглэл бол
өөрөө бол өргөн хүрээтэй агуулгатай байдаг. Тийм ч саяхан одоо улсын их хурлаар батлагдсан тийм ээ. Төрийн батлан хамгаалалт бодлого маань өөрөө батлагдсан гарлаа. Хуучин бол одоо төрийн цэргийн бодлого гэж одоо байсан. Цэргийн бодлого гэхээр зөвхөн энэ цэргийн салбарынх нь л одоо хэрэгжүүлэх ёстой юм шиг ойлгодог байсан бол энэ бодлогын хүрээнд батлан хамгаалах гэдэг бодлогоороо болохоор бүхий л одоо салбарынхан эдийн засаг улс төр одоо бүхий салбарынхан энэ хүрээнд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох ёстой. Түүнийч өр нөлөөгөөр батлан хамгаалалт салбарт чиглэгдсэн олон үйл ажиллагаа тэр тусмаас сургалт эрдэмжлэгээний ажлууд маань үүнд чиглэгдсэн байх ёстой. Монгол улсын боловсролын их сургууль инновацийг хэрхэн нэвтрүүлж дэвшилтэд үр дүнд хүрэх зорилттой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Биеийн тамирын эрүүл мэндийн чиглэлээр гэхэд бол одоо инновацтай яаж холбох вэ гэхээр манайх урлаг биеийн тамирын сургууль багцарч хөтөлбөр хийгснээс хойш ерөнхийдөө инновацийн одоо роботын хөдөлгөөнд техник сэтгэлгээ энэ сэтгэлгээг одоо биеийн тамир дээр робот хийхэд яаж ашиглах вэ гэдэг юм уу те. Тэгээ биеийн хөдөлгөөнийг судлах хэрэгтэй болно. За гэх мэтчлэн. За жишээлбэл одоо уран зураг зурхад манай одоо чадвартай уран зургийн багш нар одоо байлаа гэж одоо оюутнууд байлаа гэж одоо тэгэхээр энэ уран зургийн чиглэл дээр инновац яаж оруулах вэ гэхээр зүгээр нэг одоо зураад авах ш. Зүгээр маш одоо чадвараа гаргаад авахтаа гол нь ш тийм ээ. Тэн дээр бол сэтгэлгээ маш их оруулах, сэтгэлгээний мэдлэгийг шингээсэн тийм бүтээлүүдийг гаргахад их чиглэгдэж байгаа. Анагаахын шинжилгээ ухааны сургуулийн дэргэд байж байгаа мэрэгжлийн холбоодуудыг хүчтэй хөгжүүлснээр энэ мэрэгжлийн холбоо гэдэг нь бол ерөөсөө дэлхий дээр хаана шинэ ололт, шинэ инновац, шинэ технологи, шинэ зүйл хаана байж байгаа тэр болгоны мэдээлэл авах одоо бас нэг сургуулиа орж ирэх одоо зам гүр болдог учраас манай судлаач нар одоо яг энэ чиглэлээрээс амжилттай явж байна. За дээрэс нь бас анагаахын шинжилгээ ухааны сургууль бас харьцангуй өндөр хөгжилтэй улс оронд одоо эрдмийн зэрэг цоолог хамгаалсан залуучууд бол хамгийн өндөр одоо хувь эзэлдэг их сургуулиудын нэг хувьд одоо энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийхэд нь биднүүд бас дэмжлэг үзүүлдэг. Эх жилийн төсөөдөө бид нэг тэрбум төгрөгийг бол одоо гаргасан байна. Тэгэхээр энэ бол залуу судлаачид энэ шинэ технологи, шинэ инновацийн одоо Монгол улсад нэвтрүүлэх мэдлэгийг баялаг болгох нэвтрүүлэг биднүүд бас одоо өөрсдийнхөө болцооны хөрөөр дэмжлэг үзүүлж байна гэж боддог. Шинжилгээ ухааны боловсролын дэд боловсролын шинжилгээний төсөлгөд хэрэгжүүлж байна, мянган инженерийн төсөлгөө хэрэгжүүлж байна. Түүнээс гадна хятадтай хамтарсан эрдэмтлэгээ инновацийг дэмжих хамт ажиллагааны гэрээгээд явж байна. Өөрөөр хэлбэл биднэрт бол ажиллах орон зай бол ер нь бэлэн болж эхэлж байна л та. Одоо өнөөдрийн хувьд бол энэ технологи дамжуулах төв бол аль болох бэлэн бүтээгдэхүүнийг одоо нэмэн өртөгшөнгөсөн үйлдвэрлэл явуулах тал руугаа явж байна. Тэгээ энэ дэлгүүр маань зүгээр л одоо эхний ээлжинд бол сурталчлах зорилготой. Хоёрдугаар ээлжинд нь бол аль болохоор бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх зорилготой. Гуравдугаарх нь бол одоо инновац гэж байгаа бүтээгдэхүүнүүдийг нэр төрлийн олшруулах ийм л одоо зорилгоор нэгдэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ одоо эхлэлийн ажил бол цаашаа өргөжөөд явна гэж бас ингэж ойлгож байгаа. Мэдээж хөдөөж ухаан салбарт бол олон сайхан бүтээгдэхүүнүүд бий. Жишээлх юм бол одоо вирусгүй төмсгөөд одоо тариалж болж байна тийм. За дархны хүрээлэнгийн одоо олон шинэ сортууд байж байна. Дээрээс нь бол одоо Монгол малыг эрдэв халдварт ялангуяа гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцины байж байна. За тэгээд одоо янз бүрийн одоо эрдэс бодисын дутагдлаас хамгаалах энэ одоо бэлтгэлүүд байж байна. За гэх мэтийн одоо олон одоо ийм бүтээгдэхүүнүүд олон одоо инновацлах арга технологиуд байгаа. Салбарын хэмжээнд олон одоо шинжилгээ ухааны технологийн инновацийн чиглэлийн ажлуудыг одоо зохион байгуулсан. Сургууль өөрөө инновацийг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөр боловсрууллаа. Мөн Батлан сургуулийн залуу эрдэмтэн судлаачийн дэд хөтөлбөрийг боловсрууллаа. Ингэснээрээ Батлан сургуулийн эрдэмжлэгээ судалгааны ажлыг эрчимжүүлэх хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх шатанда явж байна. Тэгэхээр манай сургууль дээр бас инновацийн төв гэдэг бас байдаг. Тэгээд тэр төв маань бас ашиглалтанд ороод тэрнийхээ одоо тогтчлт, намын сангийн тогтчлт бүх одоо дотор интерьер юмнуудыг бол манай оюутнууд багш нар өөрсдөө хийгээд тогтчлтыг одоо хийж байна. Манай улсад амжилттай хэрэгжиж байгаа инновац олон байна. Тухайлх юм бол Монхим компани Адууны ясаар хийсэн кальцийн бэлтгэл болон Монс группийн эмнүүд экспортод гарч эхлээд байна. Мөн томоохон ихтэй сургуулиуд инновацийн олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж мэдлэгт суурилсан инновацийг бий болгож байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо юу гэдэг хөдөөж ухаан салбарт ер нь аль салбарч гэсэн инновацлах бүтээгдэхүүн зөвхөн одоо бий болж байгаа юм биш тийм ээ. Энэ бол тодорхой хэмжээгээр түүхэн үе шатаар бол явж ирсэн. Өнөөдөр бол бид
ямар одоо бодлогоор явж байгаа гэхдээ зэрэг энэ байгаагийн маань зөвхөн одоо цаасандаар биш бэлэн бүтээгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлэх өрсөлдөх чадвараа бий болгох энэ л асуудал байгаа. Цаашдаа бол одоо кластер маягарч байдаг юм уу, гарааны компаниуд маягарч байдаг юм уу, энэ байдлаар бол аль болох одоо бий болсон шинэ мэдлэгийг эдийн засаг руу чиглүүлэх энэ одоо алхам бол хийж эхлээд байна гэж ингэж хэлж болно. Бид ч өөрийнхөө сургуулийнхаа эрхэм зорилгыг салбарынхаа хэмжээнд тэргүүлэх. Улмаар одоо бүс нутгийнхаа аюулгүй байдлыг одоо хангах тэр Батлан хамгаалалт судалд одоо судалгааны их сургууль болно гэж одоо зорилтоо тодорхойлсон байгаа. Сургалтын тогтолцоо нь бий болсон. Энэ тогтолцоо маань эргээд нөгөө мэдлэгийг инновац болгох. Инновац нь эргээд баялаг болох тэр нөхцөл нь бүрдэж байна. Өөрөөр хэлбэл бидний бүх гараа бол одоо эхэндээ одоо алхам ихэд бид бэлэн болчиход байна л гэж одоо ойлгож байна. Багцын хөтөлбөр шилжсэнтэй уялдаад энэ хичээл нөгөө хичээл тэгээд давхардахгүй тэгээ би энэсээ бас харилцан хаанаа юугаа бид хийх үү гэдэг дээр ойлгох юм багш нарын хоорондын холбоо үйл ажиллагааны инновац бол гарч ирэх зайлшгүй юм байдалд орчиж байгаа. Ерөнхий улс төрлийн сургуулиуд гэж байна. Цэцэрлэг сургуулиудад бид нар үйлчлэлтийн хувьд яг шинжилгээ ухааныхаа мэдлэгийг олгохын хажуугаар тэнд хэрэгтэй байгаа бүхэл орчин нөхцөл байдлуудыг бас давхар судалж байдаг. Тэгэхээр энд бол хүүхдэд одоо дунд сургуулийн хүүхдэд юм уу, цэцэрлэгийн хүүхдэд ямар орчин хэрэгтэй байдаг вэ? Ямар ширээ сандал хэрэгтэй байдаг вэ? Ямар үзүүлэн хэрэглэгдэхүүн хэрэгтэй байдаг вэ гэдэг юм уу. Тэгэхээр энэ чиглэл дээр нь бид нар нэлээд судалгаа хийгээ. Тэгээд энэ дээр болохоор ямар үзүүлэн тараах материал багш нарт хэрэг болж байна гэдэг одоо яг шинжилгээ ухааных нь юу салбарт зааж байгаа багш нарын хувьд бол алдаагүй ийм мэдээлэл бүхий одоо хэрэглэгдэхүүнийг хэвлэх орчин үеийн технологи, мультимедиа одоо кино голгож гаргах гэдгийг бол манай оюутнууд багш нартай хамтраад хийж байгаа. Тэгэхээр ер нь инновацийн чиглэлийн одоо яг санхүүжилт гэх юм бол төрөөс өгж байгаа энэ санхүүжилт бол маш хязгаарлагдмал. Шинжилгээ ухааны технологийн сан гэж ер нь бол шинжилгээ ухаанд өгж байгаа энэ санхүүжилт маань бол үндсэндээ маш тийм одоо чамлалтай гэж хэлж болохоор за дэлхийн нийтэд бол өндөр хөгжилтэй улсууд 5 хүртэл. За ер нь бол 2-3% болвол дундаж байдаг. Тэгэхээр ийм хэмжээний хөрөнгөөр одоо бид нар бас шинжилгээ ухааны суурь судалгаа боловсруулалтын ажил. За дээр нь одоо шинэ технологи гаргах ажлуудыг санхүүжлэхэд бол үндсэндээ бол учир дутагдaltaй. За хамгийн сүүлийн үеийн тооцоогоор бол манай дунджаар нэг судлаач эрдэмтэнд бол судалгааны зардал нь бол $1030 байна гэжтэй. Тэгээ их зардал бол цалин цав болон тэгээд эрдэмжилгээний байгууллагуудын ашиглалтын зардалд бол явцдаг. Тэгэхээр энэ дээр бид нар бол тодорхой төрөөс одоо өгөх тэр санхүүжилтийн минимумыг бол бүр одоо бодлого тодорхойлох төвшөнд шийдээд улсын хурлын шийдвэр гаргаад энийг ядаж нэг 2% байлгая эсвэл 3% байлгая гэдэг ийм зорилтыг тавьж энийг энэ механизмыг урамшуулахгүй бол байдал бол их хүндрэлтэй байгаа. Шинжилгээ ухааны технологийн их сургууль нийтдээ нэг 36,000 хүн богинорсон ийм том нийгэмлэг. Тэгэхээр энэ дотор ч гэсэн бид нөгөө үйлчлэгээ үзүүлэх энэ тал руугаа ороо явж байна. Шүтээс ус гэдэг нэг төсөл бас хэрэгжүүлээ явж байна. Энэ маань бол ерөөсөө усыг явуулаад тэгээ явуулсан усаараа бид нэр маш олон төрлийн үйлчлэгээтэй болоод эхэлдэг. Одоо Улаанбаатар хотын жишээлбэл цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудал гэж ярьж байна. Бид нар энэ дээр энэ усаараа бол бүрэн энэ асуудлыг шийдэх боломж байгаа. Хөдөө аж ахуйн их сургуульд инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллаж байна. Одоо хөдөө аж ахуйн инновацийн гол асуудал бол өнөөдөр бий болсон шинжлэх ухааны одоо нөөцдөр энэ 90 үед одоо шаардлагатай байгаа инновацийн тэр одоо элементүүдийг зөв нэвтрүүлээд тэгээд тэндээсээ бол одоо шинэ бүтээгдэхүүнийг ялангуяа одоо бидний өнөөдөр ярьж сурснаар мэдлэгт суурилсан эдийн засаг шилжих тэр одоо баялагуудыг бий болоход бол чиглэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бас одоогоор өргөн барьж байгаа хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогодоор гол одоо чиглэл нь тогтоон зэрэгүүлэл өнөөдөр Монгол улсын хөдөө аж ахуйн шинжилгээ ухаанд бий болсон шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж аль болох одоо хэрэглэгчдэд хүргэж ялангуяа одоо зах зээлийн эдийн засгийн үед бол өрсөлдөх бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг бий болгоход бол чиглэсэн ийм бодлого явагдаж байна.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэд туршилт судалгааны цөм лаборатори байгуулагдлаа. Энэ бол одоо дэлхийн одоо маш их өндөр наривчлалын зэрэглэвхий аппарат тоног төхөөрөмжөөр одоо тонорлогдсон нэг өрөөлөө Монгол улсын судлаачид анагаахын шинжлэх ухааны сургууль дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээний ажлыг одоо хийх болцоод тийм лаборатори байгуулагдсан байгаа. Мөн анагаахын шинжлэх ухааны сургуулийн дэргэд бол одоо 3 эмнэлэг одоо 2 совлил ажиллаж байгаа. Эдгээр эмнэлгүүд дээр бол одоо жишээлбэл бидний хийж байгаа нэг том өшөөнийг ажил бол эргэтэн шилжүүлэн суулгах. Шинэ эргэтэн шинээр одоо жишээлбэл одоо энэ эмгүүдийг эмчлэх асуудал дээр бол анагаахын шинжлэх ухааны сургууль шинэ олдууд гарч байна. За Монгол улсын эргэтэн шилжүүлэн суулгах багийн одоо баг бол анагаахын шинжлэх ухааны сургуулиар овоглогдож явагддаг. За мөн дээрээс нь эмчилгээний шинэ аргуулууд Монгол улсад нэвтрүүлж байгаа шинэ аргуулууд мэдээж ихэнх нь анагаахын шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн багш нараар одоо удирдахж явагдаж байгаа ажлууд байгаа. Монголд үр шилжүүлэн суулгасан ээж эх оны 2 дугаар сард амарч байна. Эмнэлгийн маань үр дүн жишээлбэл Монголын нийт хүн амд 700 гаруй мянган гэр бүл байлаа гэж 70 мянга гаруй гэр бүл одоо өргүүдлийн ямар нэг асуудалтай байдаг. Энэ асуудлыг шийдлэх зорилгоор анагаахын шинжлэх ухааны сургуулийн энэ одоо үр шилжүүлэн суулгах эмнэлэг маань үр ашиг өгөөд одоо анхны үр дүн өгөөд 2 сард анхны төрөлтөө эхэж байгаа. Мэдээж гэх мэтлэнгээр бол анагаахын шинжлэх ухааны сургуулийн одоо инновац шинжлэх ухаан бит бол энэ амьдралд хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа, Монголын хүн амыг яаж эрүүл саруул болгож байгаа олон сайхан жишээнүүд байгаа. Батлан хамгааллын их сургууль сургалтын эко орчин бүрдүүлж байна. Эрдэмтлийн судалгааны ажлыг явуулах тэр орчныг тухайлбал одоо туршил судалгааны баазыг нэмэгдүүлэх, сайжруулах, сургалтын тэр одоо эко буюу одоо тэр орчин бүрдүүлэх тал дээр манай сургуулийн одоо удирдлагууд одоо нэлээд ажил зохион байгуулсан. Тэрний зүрээр манай суралцагчдын маань эрдэмтлийн судалгааны ажил хийх сонирхол нэмэгдсэн байдаг. Тухайлбал одоо манайх өөрөө Батлан сургууль өөрөө их том аялал да. Энд одоо нийтдээ 3500 гаруй сонсогч оюутантай тийм ээ багш ажиллаж ирэхэд 300 400 гаруй тийм эрдэмтэн судлаач нар байна. Энэ хамт олон маань өөрсдөө нэгдээд энэ чиглэлийн ажлыг хийснээрээ энэ аюулгүй байдал буюу Батлан хамгаалал салбарынхаа хэрэгцээтэй шаардлагатай тэр мэдлэгийг инновац болоход бүгдээрээ ашиглаж байгаа. Манай эрдэм шинжилгээний албанаас бол юу яадаг жил болгон бас багш нарыг дэмжсэн төслүүдийг зарладаг. Дотоодын болон тийм гадаад дотоодын төслүүдэд бид нар оролцох боломжтой байдаг. Тэгэхээр энэ төслийн чиг хандлага дээр бол ихэнхдээ л одоо эрдэм шинжилгээ инновац боловсролт инновацийг хэрхэн нэвтрүүлж үйл ажиллагаа үр дүнд хүрэх вэ гэсэн чиглэл рүү бол явж байна. Манай улсын инновацийн дэд бүт зохицуултын өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнвэл инновацийг хөгжүүлэх далаацтай бодлого, оновчтой тогтолцоо, инновацийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй идэвхгүй байдал, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн үйл ажиллагааны уялдаа холбоо дутмаг, санхүүжилтийн их усүр хөрөнгө дутмаг зэрэг асуудлууд тулгамдж байна. Бидний зорилго юу байх хэвээр вэ гэхээр өндөр хөгжилтэй улсуудын үндсэн одоо инновац тавьж байгаа хөгжлийн гол зорилт бол мэдлэгээ яаж баялаг болохгүй. Хэрвээ мэдлэгт технологи суурилсан тийм бүтээгдэхүүнийг бий болгох, тийм эдийн засгийг хөгжүүлэх талаар бол ярьж байна. Тийм учраас бид бол сүүлийн үед тохиолдож байгаа эдийн засгийн одоо хямралтай байдал дээр улс нийлэгдүү сургамж авч байгаа гэж бодож байгаа. Өөрөлдвөл бид цаашдаа бол эдийн засгийн бүтцээ бол өөрчлөх, өөрөлдвөл доктортой буюу өөрөлдвөл ямар нэгэн одоо хямралд аялуулах баг өртдөг мэдлэг, оюун ухаан шингэсэн за өндөр технологийн багтаамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бол Монгол бол бий болгох нь бол маш чухал асуудал болж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын инновацийн туршлагаас харахад шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлж түүнийг инновацийн бодлоготойгоо нарийн уялдуулж өгсөн байдаг. Жишээ нь Япон улс, мэдээлэл харилцаа холбоо, амьдрах ухаан, Солонгос улс, эрүүл мэнд, биотехнологи, батлан хамгаалах, мэдээлэл харилцаа холбоо зэрэгтэй нарийн бодлого төлөвлөгөө тусгасан байдаг. Гэтэл бид зөвхөн уул уурхай, мал аж ахуй, эрдэс түүхийн эдээ зах зээлийн эргэлтэнд оруулж байна. Тиймээс бид орчин үеийн хөгжилтэй хөд нийлүүлэхийн тулд мэдлэг, оюун шингэсэн, шинжлэх ухааны салбараа дэмжиж, хөрөнгө оруулалт хийж эрдэмтдийнхээ нөр их хөдөлмөрийг дайчлах зайлшгүй шаардлагатай байна.
Манай эрдэмтдийн одоо хийсэн судалгаа бүтээлүүдийг одоо дэлхийн олон улс орнуудад ихээр үнэлж байна. Жишээлбэл Thomson Reuters-ийн одоо сэтгүүлүүдэд манай эрдэмтдийн бүтээл одоо маш ихээр жилд 200 гаруй бүтээл одоо хэвлэгдэг гэсэн. Энэ талаар та юу гэж байна? За тэр бол харьцангуй юм ололттой талууд бол байна. Жишээлбэл одоо жилд дунджаар бол шинээр бий болж байгаа оюуны өмч ашигтай загвар болсон тий оюуны өмчийн хуулиар баталгаажж байгаа бүтээлийн тоо бол нэг жилд 200 гаруй орчин бол байж байгаа. Гэтэл энэ бүтээлүүд маань нэгдүгээрт бол тодорхой яг баялаг бүтээх зорилгоор нэгдүгээр хийгдэж байна уу гэдгийг бодох хэрэгтэй болно. Зөвхөн шинжилгээ ухааны одоо сур судалгаад шинжилгээ ухааны мэдлэгийг баяжуулах чиглэлээр хийгдэж болно шинжилгээ ухааны ажил бол. Гэхдээ ихэнх ажлууд маань бол эцсийн үр дүнтэйгээ холбоотой буюу Монгол улсын эдийн засгийг цааш нь хөгжүүлэх те Монголын одоо үндэсний бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгох, экспортод гарах гэсэн энэ зорилготойгоо бол уялдах ёстой. За харамсалтай нь бол манай энэ одоогийн байгаа энэ бүтцийн систем маань бол шинжилгээний байгууллагууд үндсэндээ тустай ажилладаг. Ихтэй сургууль хүрээлэнгүүд бас тустай ажилладаг тийм. За бизнесүүд маань ингээд тустай ажилладаг. Иймэрхүү байдалтай болоод идэг. За нөгөө талаас үргэлбэл энэ цоо шинээр бий болох бараа бүтээгдэхүүн энэ инновацийн төслүүдийг бол төрөөс онцгой анхаарч ингэж бойжуулж авч явах хэрэгтэй. Өөрөлдвөл ийм одоо мэдлэг шингэсэн одоо оюуны өмчөд суурилсан энэ төслүүдэд бол за бизнес эрхлэгчид бол төдийлөн шууд хөрөнгө оруулах одоо болцоо бага байдаг. За анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн инновац эрдэм шинжилгээ судалгааны ажил жишээлбэл сая өнгөрсөн оны судалгаагаар гарч байхад Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн сангийн санхүүжил дээр хийсэн одоо нийт ажлын төсвийн 4 хүрэхгүй хувийг бол одоо Монгол Улсын 4 томыг сургууль одоо судалгааны ажлын төслийг авсан байлаа. Үндсэн 95 гаруй хувийг бол одоо шинжилгээ ухааны академи авч байхад Монгол Улсын Thomson Reuters одоо нийт хэвлүүлсэн сэтгүүлийн одоо өндөр импакт сэтгүүл дээр хэвлүүлсэн нийт бүтээгдэхүүний 65%-ийг за анагаахын шинжилгээ ухааны сургуулийн одоо судлаачдын бүтээл нийт бүтээлийн одоо 6.1%-ийг хэвлүүлсэн манай судлаачдын ажил, манай инновац, манай үйл ажиллагаа бол одоо бас өөр ашиг өгж гэж үзэж байгаа. Lancet буюу одоо Nature гэдэг дүйцэхүйц одоо дэлхийн одоо эрдэм шинжилгээний судалгааны ноён одоо хамгийн топ сэтгүүлүүдийг импакт фактор нь 39-тэй. Энэ дээр манай хоёр судлаачийн бүтээл одоо энэ жил хэвлэгдлээ. Шинжлэх ухааны технологийн сургуулийн эрдэмтэд бактери устгах чадвартай даав үйлдвэрлэж байна. Манай шинжлэх ухааны технологийн сургуулийн хувьд бол нийтдээ 1200 гаруй багш судлаач нар байдаг. Ялангуяа сүүлийн үед бид нэр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг цолоо хамгаалсан багш нарыгаа өөр дээрээ татж авчрах. Тэднийг инновац технологийн сан гэж манайд сан байдаг. Тэр сангаараа дамжуулж эрдэмтдийн судалгааны ажлуудыг тэтгэхийн бодлого баримталж байна. Тухайлбал манайд Солонгос төгсөгч нарын манай шатисын англи нэр нь MAST гэдэг. MAST гэдэг нь шинжлэх ухааны технологийн их сургуулийн Солонгос дахь нийгэмлэг гэсэн юм утгатай. Тэд нар бол жил болгон Солонгост нэг Монголд нэг хурлаа хийдэг байсан. Эдгээр жилээс бид нэр бүр Японд төгсөгч нар, Герман төгсөгч нар гэсэн бүр өргөн хүрээнд энэ хурлыг явуулж байна. Тэгээ энэ хүрээнд бол бид нэр дэлхийн шилдэг одоо энэ инновац нэвтрүүлж байгаа тийм ээ. Японы болон Солонгосын, Америкийн, Хятадын сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Энэ дээр бид нэр олон хэмжээний төслүүдийг санаачлаад эхнийхээ байдлаар хэрэгжиж явж байна. Биднэрт тэр инновацийн соёлд сурцсан хүмүүсээс суралцах зүйл маш их байна. Тэгэхээр энэ тал дээр бид нэлээд анхаарч явж байна. Энэ бол өөрөлдвөл мэдлэгийн хувьд бол манайх бол бас тийм доогуур гэж одоо бас үзэх үндэс бол байхгүй. Гэтэл энэ бий болж байгаа мэдлэгийг яаж баялаг болгох вэ? Яаж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэгт л бид нэр онцгой анхаарах юм шаардлага байна. Өөрөлдвөл мэдлэг маань өөрөө нэг өдөр шууд бүтээгдэхүүн болтоггүй. Тэрийг зайлшгүй мэдлэгийг тодорхой одоо юу гэдэг нь тордож бойжуулж дэмжиж байж өөрөлдвөл инновацийн тийм системтэй дэд үтсээр оруулаад гаргахаар бол үр дүнд нь бол нөгөө технологи шингэсэн, оюун ухаан шингэсэн ийм дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүд гарах учиртай.
Мэдлэг, инновац, баялаг нэвтрүүлгийн эхний дугаараар боловсрол, соёл шинжилгээ ухааны яамны инновац өндөр технологийн газрын бодлого төлөвлөлт болон их сургуулиудад инновац хэрхэн хэрэгжиж байгаа, түүнчлэн тулгамдж байгаа асуудал, дэвшилттэй талуудыг үзэгч та бүхэндээ энхүү бид хүргэлээ. Нэвтрүүлгийн туршид нийтдээ 5 их сургуулийн 200 гаруй шинэ технологи, шинэ нээлт, инновацийг бид хүргэх болно.